Коронавирус илрүүлэх сайн дурын түргөвчлсөн төлбөртөө шинжилгээ авах эхний зэг аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын арын сүмийн байрандаа байрлаж байна. 2022 оны 1-р сарын 17-ны өдрийн аймгийн онцгой комиссийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс буюу 1-р сарын 18-наас эхлэн 2 дахь цэгийг ажиллуулж эхэллээ. Тус цэг нь Дархан сумын 4-р багт буюу Улаанбаатар төмөр замын 1-р анги Дон Боско төвөнд иргэд байрладаг сүмийн байранд авч байна. Сайн дурын төлбөртөө түргөвчлсөн шинжилгээний үеэр эерэг батлагдсан тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн алба хаагчид эмийн багцыг иргэдэд олгож байна. Мөн суулын гарсан тохиолдолд баталгаажуулах PCR-ын шинжилгээг авах юм а. Энэхүү цэгүүд маань өглөөний 9 цагаас 17 цагийн хооронд ажиллах бөгөөд 12-оос 13 цагийн хооронд ариутгал халдвар гүйцэтгэлийг хийх юм байна. Өнөөдрөөс эхлээд шинжилгээний нэг цэг шинээр нэгдэж ажиллаж байгаа. Энэ нь болохоор нөгөө Багцаатын алтлын сүм дээр ажиллаж байгаа. Дон Боско гэх сүм дээр өнөөдрөөс эхэлж ажиллаж байгаа. За 09-өөс 17 цаг хүртэл ажиллана. 12-оос 1 цагийн хооронд ариутгал цаг гэж байгаа. За энд болохоор эерэг гарсан тохиолдолд иргэд маань одоо багцаа эндээс авах боломжтой. Өрхийн хөвснөр ирж сууж байгаа. Тэгээд шинжилгээ өгөөд төрөвчлэн тестээр батлагдсан тохиолдолд иргэд эндээсээ багцаа аваад эмчилгээндээ гэрийнхээ эмчилгээнд хамрагдах боломжтой. PCR шинжилгээ болохоор эндээ өгөөд сул эерэг гарсан тохиолдолд шууд PCR шинжилгээ хийх байна.